Сайн Улаанбаатар хөтөлбөртэй хамт байгаа үзэгчтэй өглөөний мэндийг хүргэе. UB адвокат хуулийн фирмийн хууль чимгүүлэгч Урангой байна. Би та бүхэнд цувралаар үйлдвэрлэлийн ослтой холбоотой мэдээлэл зөвлөмжийг хүргэж байгаа. Энэ удаад үйлдвэрлэлийн ослын өртсөн ажилтан ямар эрхтэй вэ? Юу нэхэмжлэх боломжтой байдлаар ерөнхий зөвлөмж мэдээллийг хүргэе. Үйлдвэрлэлийн осол тооцоож, үйлдвэрлэлийн ослын акт үлдэгдсэн тогтоогдсон тохиолдолд нийгмийн даатгалын сангаас тодорхой тэтгэвэр тэтгэмж авах эрх ажилтнанд үүсдэг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгааллах өвчний сангаас хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэвэр, тэжээгчийн алдсны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар алдсан тэтгэмж, нас барсан даатгуулагчийн гэр бүлд нь олгох тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр зэргийг олгоно гэж заасан байдаг. Зарим тохиолдолд бүр эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой зардлын төлбөрийг төлөхөөрч заасан байдаг. Мөн эдгээр асуудлыг иргэн хуулийн төрийн байгууллагад хандсанаас хойш шийдвэрлэх талаар тодорхой хугацаануудыг мөн хуульчилж өгсөн байдаг. Үүнээс дурдах юм бол нийгмийн даатгалын байгууллага хөдөлмөрийн чадвар алдсны болон тэжээгчийн алдсны тэтгэврийн асуудлыг хүлээн аваад өргөдөл баримтыг нь хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор харин хөдөлмөрийн чадвараа төр алдсны тэтгэмжийг 14 хоногийн дотор нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийг 24 цагийн дотор мөн дотор шийдвэрлэхээр заасан байдаг. Энэ нь ажилтан ар гэрийнхэн тухайн асуудалтай холбоотой тэтгэвэр тэтгэмжээ хэдийн хугацаанд авах талаарх тодорхой хугацаа заасан бэ хугацаатай гэдгийг мэдэхэд ач холбогдолтой. Мөн үүнээс гадна ажилтан зөвхөн тэтгэвэр тэтгэмж аваад зогсохгүй хэрв тухайн үйлдвэрлэлийн осол тооцоод ажил олгогчийн буруутай үйл ажиллагаа байх юм бол ажил олгогчоос нөхөн төлбөр учирсан хохирлоо төлөвлөхөөр ер нь шаардах эрхтэй байгаа. Гэхдээ ингэж шаардахын тулд тодорхой баримт, нотолгоо шаардлагатай байдаг. Ер нь ихэвчлэн иргэний хуулийн шүүхийн практикт эрүүл мэндэд учирсан гим хорыг иргэний шүүхэд хандаж тухайн ажил олгогчоос шаарддаг. Алдагдсан орлого тухайн хүн ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд өртсөн учраас ажиллаж байсан учраас ирээдүйд олох ёстой орлогооч мөн хэмжлэх эрх үүсдэг. Тийм учраас үйлдвэрлэлийн осол дээр үйлдвэрлэлийн осол тооцоож ажил олгогчийн буруутай эсхийг заавал судлан тогтоосон байх шаардлагатай. Тиймээс ажилтан нь дараах 5 зүйлийг заавал хийх шаардлагатай байдаг. Нэгдүгээрт тухайн ослын актаар бүртгэгдсэн байх ёстой. Хоёрдугаарт тухайн осол нь актын хуулбараа өөртөө хүлээн авсан байх ёстой. Мөн эмнэлгийн баримт, нотлогоо, судалгаа, шинжилгээ хийлгсэн баримтуудаа бас авсан, гэмтлийн зэрэг тогтоогдсон байх ёстой. Үүнээс гадна тухайн осолтой холбоотой нотлох баримтуудыг нь бол хүлээн авсан баримтуудыг алдахгүй байх ёстой. Мөн нийгмийн даатгал болон төрийн болон мэргэжлийн хуульчид хандаж тухайн асуудалтай холбогдуулан заавар зөвлөгөө авсан байх шаардлагатай. Эдгээр алхам нь яагаад чухал вэ гэхээр таны нийгмийн даатгалын байгууллага болон ажил олгогчоос шаардах ёстой тэтгэвэр тэтгэмж нөхөн төлбөр олох ёстой байсан орлогын асуудлыг шийдвэрлэхийг суурь үндэс болж өгдөг. Тийм учраас та бүхэн үйлдвэрлэлийн осол өртсөн тохиолдолд олгогдсон эрхийнхээ хүрээнд шаардлагатай арга хэмжээнүүдийг заавал авахыг та бүхэнд зөвлөж байна. Эцэст нь гэж хэлэхэд үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилтан нь зөвхөн эрүүл мэнд сэтгэл зүгээс гадна тухайн хүний гэр бүл хамаатан садан тухайн гэр бүлийн өөрийнх нь ч болов эдийн засгийн болон гэр бүлийн гишүүдэд эдийн засгийн болон сэтгэл зүйн маш хүнд нөхцөл байдалд оруулдаг. Тийм учраас та бүхэн өөрсдийн эрх ашгийг хамгаалж хуулийн мэргэжлийн хуульчид хандаж заавар зөвлөгөөг авч энэхүү асуудал дээр өөрсдийн эрх ашгийг хамгаалахыг та бүхэнд зөвлөж байна. Тийм учраас үйлдвэрлэлийн осолтой холбоотойгоор дуугүй өнгөрч болохгүй. UB адвокат хуулийн фирмийн хууль чимгүүлэгч Урангой байлаа.